Өнөөдрийн AI бизнес гэдэг том сэдвтэй ивенттэй намайг өрсөнд баярлалаа. Чадах чинээгээр өөрийнхөө мэддэг чаддаг юм хуваалцъя гэж бодож байна. Намайг сайн байгийн саран гэрэл гэдэг Монголд ахлах сургуулаа төгсөөд Японд ээж аваад ирсэн байгаа. Монгол хатаа болохоор хорооллын олон талбар сургууль төгсөж байгаад юу харсан юм ч гэдэг мэсийн байдлыг хэвчээг төгсөөд тэрний дараа мэсийн математик компьютерийн сургууль одоо нэр нь өөрчлөгдсөн баг тийм эдийн засгийн математик цагаарчлал гэдэг сэдвээр сурдаг байсан. Тэгээд дундаас нь 2009 онд шүүгийн тэтгэлгээр Японд очоод Японд сурсныхаа дараа Tsubashii гэдэг нийгмийн ухаанаар дагнсан сургууль гэдэг. Тэр сургуулийн эдийн засгийн факультетд нь 5 жил сураад бакалавр магистр хамгаалсан байгаа. Тэгээд энэ Tsubashii их сургуульд сурж байх үедээ болохоор миний мэргэжил нь болохоор econometrics гэдэг эдийн засгийн датаг ашиглаад яаж судалгаа хийх вэ? Статистикийн аргыг эдийн засгийн дата дээр яаж ашиглах юм бэ гэдэг чиглэлээр мэргэжил суралцсан. Тэгээд энэ үедээ болохоор ер нь бол статистик гэхээсээ илүү одоо дата гэдэг юм илүү дуурлаад гэх юм уу та. Датаг яаж анализ хийгээд тэмцээнс яаж хүнд хэрэгтэй инсайт ч юм уу санаанууд гаргадیں гэдэг юм дээр бол өөрөө их сонирхолтой байдаг гэдгийг ойлгосон байгаа. Тэгээд их сургуулаа төгсчөөд гэхдээ эдийн засгаар яваагүй шал өөр чиглэлийн компанид 2015 онд орсон байдаг. Энэ болохоор Accenture гэдэг ер нь бол бизнесүүдэд зориулсан IT консалтинг компани гэдэг. Хамгийн анх болохоор зүгээр компаниудын системийг хийж өгдөг тийм IT консалтинг хийдэг байж байгаа. Ерөнхийдөө одоо IT-ийн салбарын шинэ трендүүдийг харж агаад ингээд бизнесийн моделийг солиод явдаг тийм том IT консалтинг компани гэдэг. Тэрний Японд салбарт нь орсон байгаа. Тэгээд энэ болохоор data science чиглэлээр аналистаас менежер хүртэл 6 жил ажиллаад сая 6 сард ажлаасаа гараад Монголд руу ирсэн. Энэ дотор болохоор ерөнхийдөө хэдэн том сэдвийн одоо прожектууд орчихсон гэх юм уу demand forecasting буюу одоо дараа жил дараа бүтээгдэхүүн хэрэг зарагдах вэ гэдгийг өнгөрсөн датанаас нь хардаг тийм модель хийдэг эсвэл маркетинг аналитикс буюу одоо хэрэглэгчийн датаг ашиглаад маркетинг ямар зүйл хийж болох вэ гэдэг талаар бодоод тэгээ сүүл рүү болохоор яг ер нь бол энэ компаниудын бизнесийг data driven буюу одоо AI ашиглахын тулд яаж сольж явах хэрэгтэй бид трансформашн хийхэд бол ямар зүйл чиглэдэг вэ гэдгийг бас бодож эхэлсэн байгаа. Тэгээд 2021 оны 9 сараас энэ оны 9 сараас Ant Global-д ороод одоо ажилтнаа танилцаад явж байгаа. За тэгээд ерөнхийдөө data scientist гэдэг нэг одоо ингээд хэлтэй байгаа мэргэжил ингээд янз янзын 3 том ер нь том нар бол 3 төрлийн ингээд скиллүүдийг нийлүүлсэн байдаг гэдэг ийм тодорхойлт байдаг. Эндээс харахад бол би нэг энэ хайрн байдаг байгаа. Ерөнхийдөө ийм программинг ч юм уу IT-ийн талын мэдлэг, инженерийн талын мэдлэг бол нэлийн баг. Яг өөрийнхөө хэмжээнд модель бичих бол хийж чадна. Тэгээд яг статистик ч юм уу data яаж анализ хийх ёстой вэ гэдэг тал болон бизнесийг ойлгоод тэрэндээ одоо яаж ашиглах вэ гэдгийг илүү бодож чаддаг тийм чиглэлийн скиллтэй байгаа. Тэгээд энэ болохоор би одоо Accenture байхдаа ямар прожектууд хийж ирсэн тэр үед ингээд одоо AI бизнес гэдэг сэдвтайгаа жоохон холбоо гэж бодоод тэр үед болохоор AI бизнесийг бизнес AI-ийг ашиглахын тулд юу чухал гэсэн гэдгийг ойлгосон бэ гэдгээ жоохон ингээд тайлбарлая гэж бодсон. Тэгээд би одоо 2015 оноос 19 он 21 он хүртэл ажиллаад тэр дунд болохоор ингээд яг AI гэдэг юм чинь big data ч юм уу data science AI гэдэг юм дөнгөж эхлээд явж байсан. Одоо болохоор ингээд тэр нь бас нэлээд хөгжиж явж байгаа. Тэгээд жишээлх юм бол намайг одоо дөнгөж орж явахад болохоор компаниуд яг гэсэн бэ гэхээр одоо big data гэдэг юм амар чухал болоод байгаа шүү дээ. Тэгээд манайд ийм data байгаа энүүгээр ямар нэг юм хийж чадах уу гэдэг тийм асуултад аюул хэрэгтэй байсан. Тэр нь болохоор одоо энэ ихний proof of concept өөрөөр хэлбэл одоо бизнестэй ашиглах нь яаж ашиглахаач мэдгүй зүгээр ингээд ийм их дата хахаар ямар нэгэн боём гарчих юм шүү гэдэг утгаар нь аюул тийм бодож явдаг байсан. Тэгээд тэр ингээд яваад эхлэнгүүт юу болсон бэ гэхээр өөр тун гарсан ч гэсэн тэрийг ингээд бизнестэй ашиглаж чадахгүй ч юм уу эсвэл ингээд амар priority багтай модель юугийн бизнес асуудлууд дээр ингээд зүгээр ажиллаад 3 сар болоод дуусчихдаг гэсэн үг байна. Хүмүүс компаниуд дундаас нь ингээд эднийг чи ер нь бизнестэй ашиглаж болох юм уу яаж бизнес value гаргах юм гэдгийг ингээд илүү бодоод эхэлсэн байгаа. Тэгээд тэр нь бол одоо өөрчлөлт явж байгаа. Тэгэхээр дараа нь болохоор юу болоод ирсэн бэ гэдэг нь ингээд амар scale хийж эхэлж байгаа. Бүх компаниуд
AI ашигламаар байна гэдэг юм гот data scientist-ууд ч болохоор зөвхөн моделинг хийж өгвөл одоо бизнесний implementation хийж өгөх хүртэл хийн штэ. Тэгээд нөгөө нэг одоо шилмэл маркетингийг ингээд байнга хийгээд явна гэдэг бол юу юм. Data scientist байнга хийгээд явна гэж бол байхгүй. Тэгэхээр өөртөө ингээд бид нар энийг яаж ашиглах вэ? Бид нар өөртөө хийж болох юм уу гэд иймэрхүү юм трендүүд гарч ирж байгаа. Тэгээд тэр болгон дээр одоо өөрийнхөө төрөлхтэй холбоод явах юм бол юм байгаа. Би одоо хамгийн эхлээд болохоор ямар прожектээр ажилладаг байсан бэ гэхээр Японы нэг юм хувцсны брэнд байдаг. Тэрний дараа жилийн хувцас яг хэрэг зарагдах гэж юм уу те. Энэ дээр болохоор юу юм л да. Үнийг болгох хэрэг зарагдах вэ гэдэг тийм анализ хийжсэн. Өөрөөс одоо улсын байгууллага жишээлх юм бол жуулчдад ямар рүүтээр явдаг юм уу те. Оцсон газруудын хандлага ямар сэтгэлтэй байгаа гэдгийг энэ датанаас хардаг тийм прожектээр ажиллаж байсан. Энэ бодлохоор миний ойлгосон юм болохоор яг бизнес ашиглах гэх юм бол тэр бизнесийн асуудлыг шийдэж гэнэ үү, ямар priority-тэй байна, тэр компанийн хувьд хэр чухал асуудал юм бэ гэдэг нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Дээрээс нь одоо өөртөөхөө гаргасан үр дүн ингээд хизээш дахиад гаргаж чаддаг те. Ийм юм дээр үндэслээд гаргасан. Тодорхойлолтой гэхдээ ер нь ийм юм дээр үндэслээд энэ үр дүн гарсан юм а гэдгээ тайлбарлаж чаддаг энэ reproducibility гэдэг хоёр нэг чухал юм байна гэдгийг энэ анализ тахтай ойлгож ирсэн. Тэгчээд дараа нь болохоор дахиад нөгөө нэг фэшн брендийн газар дараа жилийн одоо хэр их энэ хувцасны өнгө ч юм уу сайз нь хэр их зарагдах вэ гэдгийг одоо prediction хийдэг юм хийжсэн. Энэ нь болохоор ямар ихтэй гэхээр одоо хэрэг хийх үйлдвэрлэх систем бэ гэдэг бизнес decision-тэй холбогдчихсон. Энэ дээр алдчих юм бол тэр компани алдагдaltaй бол эсвэл нөгөө хувцасны хэлбэрт алдагдaltaй бол юм эсвэл дутаад илүү их зарагдаж болохоос ашиглагддаг болохоор одоо creative бизнесийн асуудалтай холбогдож байгаа юм да. Тэгэхээр хүмүүс өөртөө энийг ингээд өөрсдийнхөө мэдрэмжээр үндэслэж хийдэг байсан юм бид нэр одоо AI ашиглаад хийж өгөө гэдэг юм прожект шиг дээр явжсэн байгаа. Тэгээ энэ дээр болохоор яг нөгөө нэг жинхэнэ бизнес процесс донд манай алгоритмыг ингээд оруулна гэдэг одоо хэсгийг нь би одоо хийжсэн гэх юм да. Тэгээд энэ дээр ойлгосон юм болохоор үр дүнгээ тайлбарлах гэдэг бол чухал юм байна. Яагаад энэ тоо хаанаас гарч ирсэн бэ гэдгийг нөгөө хийх байгаа хүмүүс маань ойлгохгүй бол угаасаа ашиглаж өгдөг юм байна гэдэг юм нэлээд ойлгож ирсэн. Тэгээд энэ AI plus human гэсэн байгаа. Хичнээн одоо сайн модель агаад ч гэсэн одоо ингээд дэлхийд байгаа бүх мэдээлэл дата болоог болохоор ямар нэгэн байдлаар хүнээс хамаарат идэг. Тэгэхээр нөгөө нэг хүнтэй зохицуулаад ямар хэсэг нь AI хийгээд ямар хэсэг нь хүн хийх ёстой бэ гэдгээ нэлээд сайн бодоод дээрээс нь нөгөө за энэ хийх байгаа хүмүүс нь юу ойлгох ёстой юм те энэ тооны талаар гэдгээсээ шалтгаалаад ингээд за ямар модель ашиглах вэ гэдэг юм ашиглах гэдэг нэг чухал гэдэг. Нөгөө хүмүүсээ бас ингээд нөгөө тайлбарлахад ийм болохоор энэ тоо чинь ашиглаж болсон болохгүй гэдэг нэлээд тайлбарлаад байсан. Тэгээд дараа нь болохоор энэ дээр нэг миний ойлгосон юм болохоор яг ингээд нөгөө нэг бизнес дотор deployment хийх юм да production ready болгох гэдэг бол нэлээд хэцүү юм байна гэдгийг амар ойлгож ирсэн. Би одоо ингээд өөрөө нэлээд сайн алгоритм хийсэн ч гэсэн тэрийг ингээд бусд хүмүүс ойлгож чадахгүй ч юм уу те инженеруудын зүгээс харахад амар ойлгомжгүй юм хийсэн байхаар бас ингээд нөгөө нэг value наалтагдаад явт юм лээ. Тэгээд сүүлд нь болохоор сүүлийн нэг 2 жил шал өөр салбар орсон. Энэ болохоор customer analytics юм хийж гисэн гэсэн demand forecast болоод тэгээд энэ дээр болохоор одоо mobile operator гэх юм да Японы Mobicom Unity шиг компани дотор маркетингийн data driven болгоё гэсэн юм хийсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор одоо манай компани болон манай тэр client компани хамтарсан joint venture гэдэг team компани ажилтан болж утсан болохоор арай нөгөө консалтинг гэдэг талаас болоод одоо нэг стартапын ажилтан гэдэг утгаараа ажиллаж ирсэн бас их сонирхолтой байсан. Тэгээ энэ дэр болохоор маркетинг дотор нь одоо AI-г яаж ашиглах вэ гэдгийг модельийг гаргачаад тэгээ одоо сар болгоно нөгөө маркетинг дээр нөгөө модель ашиглаад авдаг ашигласан үр дүнгээ хараа авдаг гэсэн тийм нэг бизнес процесс үүсгэсэн байхгүй юу. Тэгээд явангууд энэ дээр ингээд юу чухал юм бэ гэдгийг дахиад харагдаж байгаа байхгүй. Ингээд 1 жил 2 жилээр ингээд үргэлжлүүлээд тэрийг байнга хэрэгжилж авах гэхээр одоо энэ 90 тойрны өөрчлөлтүүдэд нөгөө модель ч юм уу те солиушн манай айгуу их тийж нөгөө нэг уян хатнаар ханддаг байх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо мобайл энэ чинь ингээд засгийн газраас нэг шийдвэр гаргаад одоо юу 2 жилийн гэрээтэй байдаг бол тэр гэрээний чинь гэрээгээ зөрчил торгуулийн мөнгө байхгүй болох юм уу те тийм болоод ирэнгүүт нөгөө модельуд маш хэрэггүй болоод ирдэг. Хуучин дата дээр сурсан юм маань шинэ нөгөө бизнесийн орчин шаардлагууд болчихж байгаа болохоор тэгэхээр тийм юм дээр ингээд дахиад шинээр хийгээд ахааргүй хийх хэрэгтэй юм байна гэдэг юм уу те. Дээрээс нь түрүү ярьсан жишээ нөгөө хүмүүс маань өөрсдөө хиймээр
клиент маань өөртөө хиймээр байна ч гэдэг бид нар ч гэсэн ингээд нэг тийм рутин юмнууд хийгээд явмаар байдаг. Тэнгуут ингээд программинг хийж чадахгүй статистик мэдгүй. Гэхдээ бизнесээ мэддэг хүмүүс ямар байдлаар одоо AI-ийг зааж өгвөл тэр хүмүүс өөртөө хийгээд явж чадах юм бэ гэдэг solution AI-ийг ингээд хослуулад яаж тэрийг шийдээд явах уу гэдэг талаар одоо дээрээс нь ер нь ингээд компани чинь өнөө хүртэл ингээд data driven байгаагүй team компани data driven болохын тулд ямар юмнуудыг бодох хэрэгтэй юм бэ гэдэг. Түрүүний ангаас баян хэрэгтэйсэн нөгөө нэг HR ч юм уу те бүх юмнууд ингээд ороо явж байгаа шүү дээ. Тэд нар ингээд ямар байдлаар оролцоод яаж өөрчлөгдөж data driven бизнес процесстэй болт юм бэ гэдэг талаар ер нь бол нэлээд бодож авсан байгаа. Тэгээд өнөөдөр яг энэ сэдвүүдээр бол би өөрийнхөө туршлаган дээр үндэслээд ярьж чадах байх. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн энэ AI бизнес гэдэг нь нэлээд өргөн сэдв болохоор бас дунд нь хариулж чадахгүй юм гарч ирж магадгүй. Зэрэг нь тэгээд гоё дискшн хийгээд явуул гэж бодлоо. За миний танилцуулга ингээд өндөрлж байна.